Шүлжээ яаж вэ? 2 зураас мураас байх 3 болох юм яах вэ? Гайгүй. Гайгүй. 2 зураас л явна үстэй. Жохоо энэ нэш зогсоо. За. Нэш орт. Окей. За, заамрын цагаанчуулууд гэдэг газараас ирлээ. Тэр совд багаас хойшоо хайрхан багаас хойшоо нөгөө өөрхий хүүхд эндсэн газар буюу тэр Монгол майнинг гэсэн тэ. Тэр яг эзэн нь бол тэр ингэж шүү дээ. Отгон хингэнэ. Саби отгон хингэж юу? Тэр Батуулдын Гончигутын Батуулдын ард чинь. Отгон лав гэсэн үү? Тийм мөр үйдэг болгаач үйдэг гинэ. За тэгээд тэр мэрүүгээр явж байгаад ингээд сумын төв лээ. Баг ороод ирсэн чинь. Намайг дагуулсан чинь билээ. Тийм. Тэр хүн дагуулад наашаа энд нэг юм газар байгаль алах гээд байна гэд. Тэг би ямар одоо зарим намайг ингэ шан цаавч. Мөнх эрдэн шантаач хийх шинжилгээ явж ин гэд. Би хизээч одоо ингэж уул уурхай эсэргүүцэж явж иж үзээгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ байгалыг хараад гайхлаа. Зүгээр байгаль алж хаяал. Канад шиг Австрали шиг хариуцлагатай ухаад ухсан нүхэ булаад дээр нь цэцэг навч тариад мод богс хараа явуул хамаалга мөн үү? Хоёрдугаар нутгийн иргэдийн амьдрал сайжраад иргэд ажилтаа орлоготой болж ивэл хамаалга. Харамсалтай тийм алах хэдэн морь үйсэн алт мөнгөнд өвчтөй хулгайч нар алтыг аваад авдрыг хайчих. Ингээл нутгийн иргэд сүулдэ эсэргүүцээд ингээл байж тийм ээ. Тэгэл одоо ингээл эдний даалгавраар ирчээл байж гин ингээд тий. За одоо энэ ингээд их чаацсан. Та нар наашаа. Болдроо. Өөрөөсөө яриараа. Болдроос нааш. Тайлбарлаад яар. За одоо энд юм байна. 17 оны зураглалаар Тайлбарлаад байна. ингээд энэ хэдүү хичнээн компани байгаа юм. За давхарсан тоогоор одоо яг компанийн үг. За одоо орж ирж. Наашир ирээд бич. Ахын дэ наашир. Ирээд энэ чанаас өөдөөс хараад бич. Юу идэх юм даа? Барилгах юм уу? За. Тэгээ юунд нүчлээ. Тэгээ сүлд над бичлэгээ яах вэ чи? Өөрөө үзэх үү? Энэ ямар хүмүүс вэ? Яа. Хойлалал. Угаасаа энэ лайваар үзчихнэ бүгд. Утасны чи хаард үрчин. Барилгаад барь та. За та юу идэг гинэ? Хин гэлв та? Болдормаа. За та юу идэг вэ? Би малчин. Малчин. За эмээнэр малчтоо. Малчин уу? Мал юмч. Та нар сумаас явж байгаа мó? Эсвэл энд сумаас уу? За та энийг тайлбарлаад өгөө. Энэ манай нутгийн газар нутгийн зураг. За энэ заамрын төв байна мөн үү? Заамрын төв. За совд гээд баг энэ байна мөн үү? Хайласт баг. Хайласт баг. Совд гэдэг юм те? Тий, сав гэж яриад Сов. Яа сурцсан. Үндсэн нэр нь бол хайласт баг. Энэ чанаас өдөр өгсөд нөгөө Гончигутын Батуулд молдын алсан газар бол ингэж ирээд энд ирд юм байна. Зөв үү? Зөв. Ийм байт юм байна. За энд бол нөгөө өдөр 3 настай хүүхэд эндсэн газар тийм үү? За энэ цагаан нар ингээд туулгол мөн үү? За энэ зинхэр ингээд туулгол. За энэ хавар бүрэг хангаа гэдэг нөгөө хожаагаан зэрэг мөрөг тий? Ингээ ухаж байгаа энэ цааталт нь ингээд бүргийнхийг үү? Тэрийг санагдахгүй. Энүүгээр ингээд заамрах юм байна тийм үү? За одоо энд ингээд бэлчээр үлдэж байгаа газар юм байна тийм үү? Энэ дээр ухах гэдэг юм одоо? Ягааны гэж бодоо. Ягааны нүү? Нийт нутгийн хэмжээ маань 280 мянган нутагтай. Одоогийн байдлаар юусэн А хэл эцэнж 60 мянган нутгийг эзэлж байна. Нийт нутгийн маань 21%. Энэ одоо ягаан бол анх олгосон Эрдэнэсийн эрхт олгосон 15,541 га. За түүнээсээ 3,921 гаагаас 1,300 га А болцсон. Бусд нь одоо хийгуулаарай. Тэгээ энэ нутагт төмстэй багт бол 300 гаруй өрхтэй. Нийт одоо малын маань 31% энд одоо бэлчдэг. Дандаа малчин өрхөө амьдардаг газар нутаг. Энүүгээр яд. Энүүгээр. Энэ болохоор одоо манай сумын төв. Энүүгээр. Энэ бол бас газар тариалан. Газар тариалан энэ байна. Энэ бол газар тариалан шаардчул. Энэ бэлчээр үү? Тэг бэлчээр байна. Бэлчээр юм уу? Энэ юу юм? Зам. Энэ төв зам юм уу? Тэг зам, төв зам. Энэ ингээд заамар эндээс энэ хоёрын хооронд энэ ингээд бэлчээр байна. Энэ газар тариал, энэ алуулсан газар мөн үү? Тэгээ ингэдэг гэж штэ хөөе. Сумын чин засаг дарга, аймгийн чин засаг дарга.
Тэгээд хууль сахиулах байгууллагын цагдаа нар нь бүгд оролцоо шаадаг гэж тэнд. Нөхөн сэргэлт хийх. Үнэн биз? Аа? Ер нь. Тэгээ хард хэрэгтэй. Тий. Гэхдээ ер нь тэгж ш. Дуудлагаагаа ирдэг хүч. Одоо та нар ингэс тоохгүй юу? Жишээ нь энийг ингэж энэ буланг ухсан болвол шороог нь энд тавилаа. Эндээч байдаг юм уу? Энийг ухаж ийшээ хийж хагаад энийг ухаад ингээд булаад явдаг юм байна л да. Энэ олон улсын уурхайн жишээ. Энд бол нэг ч уурхай тэгээгүй байна. Тий. Тэгэл одоо нэг хэдэн улгаач нар алт ухаал мөр уяал. Ингээд эрүүл байгаа газруудыг ийм болгох гэдэг шүү дээ. Одоо ийшээ орчуул. Гэтэ одоо аймагаас ингээд шалгалт ихэд уулын ажлын төлгөөгөөр нөхөн сэргэлт хийсэн гэсэн л мэдээлэл өгдөө шүү дээ. Энд үү? Тий. Тэгс өнөөдөр бодит байдлаар бүгдийг халаа ицсэн байна. Нэг ч га газар нөгөөгүй байна. Тэгээд иргэд төөрхөж зайлвал эсвэл одоо ингэж болно шүү дээ. За улгайчуд өрөм зөгийг нь авдаг юм байгаа ч тийм ээ. Сүүтэй тогоотой сүүтэй. Гусмын ард иргэдэд угаагаад угаасан шалаамаа буцаагаад нөхрүүгөө буулаарч үйд юм уу. Энгүүл бас хамтраад авах хамаа алга. Тэгдэггүй юм байна те. Өдөр энэ чинь иргэний дан гарахаа алдлаа. Харсан те. Миний лавэр. Тэ. Түрүү юу гэлээ? Бачааргал чи юу гэсэн гэлээ засаг дарга чи. Малаа нүхэн тэгжэл. Дараа байсан. Тэр бачааргал юу гэсэн гэлээ? Ухан гэсэн. Ухна гэсэн юм уу? Тэр чи 10 дугаар ангицсан байгаа шүү дээ. Тэр чи угаасаа нэг гуйлгсан сараас амтан байгаа шүү дээ. Сонгуулаар мөнгө байхгүй тэгсэн мөртлөө гарчдаг. Өөрөө ярьсан шүү дээ. Ерөөсөө нэг ухчихж аймаг сум хөгжиж. Оо яа. Газар ухаад хөгждөг бол Монгол үдээд үү. Тэгээ энэ совд баг хөгжчихсөн үү? Заамар хөгжчихсөн үү? Энэ совд баг чинь тэр чигээрээ шарилж байна. Улаг шарал За тэр чигээрээ шарилж байна. За наашаага сая ингэж ирлээ. Энд чи битүү шороон дарагдаад бэлчээрийн бүтц өөрчлөгдчих. Одоо ингээд битүү шарилж болцсон байна. Энэ тэгээд төрн түмнээ мэддэг бол энэ заамрыг одоо юу энд хайгуул зэцгийн заал зэцгийн золох одоо болмоор байгаа байхгүй. Алтны хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш одоо энэ заамруудыг харалт ингээд байх. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтад сүүлийн одоо чинь 2010 онд л нэг соёл спортын зохицлоор бариллаа. Тэгээд одоо Гэхдээ тэр чи алттай алтгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алтгүй газар гэсэн баригдчихсан. тэгээд хамаг ямиг одоо хогчижсэн байхгүй. Тэгээд сая л нэгэн засмал зам хэлж байгаа нөгөөдг нь одоо юу дуусаагүй хэдэн жил бол. Одоо энэ бол байж та баг гэхэд их сумын төвөөс том баг байна энэ. Тий. Нийт хүн амын 45% тэнд байгаа юм чинь. Энэ заамар сумын уу? Тий. Тэгэнгүүт энэ чи Зөндөө хүмүүс байгаа. заамар хэдэн багтай? 4 багтай. Энэ ингээ хайдас баг, энэ төмөстэй баг, энэ давсан баг. Ингээд малаж газар тариалаа. Энд бас лицензтэй. Зөв. За тэгээд одоо алтаа ухаад хөгждөг бол Монгол бас хөгжөхөр боллоо. Өнөөдөр тэгээд яг нэг үгүй хэлэхэд жоох хэлчих. Хуулаад нэг иргэдэд нөхөн сэргээгээд Нэг үгүй хэлэхэд тэгээд иргэд нь ингээд эсэргүүцээд байж байна. За миний хувьд бол ингээд хужаа ганц зэрэг гэж нөхөр нэг хүнийг шоронд явуулцаа. Алт ухна гэж хэлээд булганы бүрг хангаад бичиг баримтаас нь ахуулаад тэр нь надтай зүг шоронд үйсэн. Би чи хэлмэгдээд нэг жил суусан мэдж байгаа тийм. Тэгээ бодтоо авгаад нь 10 жил. Нөхөрд нь 5 жил өгсөн. Тэгээ би гарч ирээд хужаа ганц зэргийг тэр хүнийг магадлалд оруулахын тулд хохирол гомдлыг барагдуулах хэрэгтэй. Хохирол гомдлыг үүсэж магадлалд ордог байхгүй. Тэгээ би бүр тэр хүний даалгавраар бас хүн чинь бас нэг хүн заа гэвэл ёо нөгөө хүн бас шоронд байхдаа мөнгө хэрдэнд хэлсэн миний имийг хөөцөж байгаа юм болов уу гэж бодоо те. Хүү хэлээр мал хөлөөрөө гэж бид нар ганц зэрэг хулгайчд те. Та одоо тэр хүнийг хөлөгтаад зээл авахуулаад зээл нь залилан болоод ганц зэрэг үрцэн байсан байхгүй. Тэгээ тэр хулгайчийг бас энэ лайвд чад энд ирээд ямар их алт ухсныг харуулах гэж ирсэн. Тэр хулгайчд одоо хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Тэгж явах далиманда энэ заамраар бас ороод үзлээ. За нодон сансан бол би нэг бүрг хангаагаар явж байгаад шууд хойшоо Эрдэнэт явцсан те. Тэр чи явдлын дунд л явсан. Тэрнээс би одоо нэг эх орон сулгаач нар шиг яваад ингээд нэг эх орны нэрвэрэл худлаа хуцаа шантажиг явдаг хүн биш ээ. Өнөөдөр манай эх орончд яагаад энэ уул уурхайг эсэргүүцээд идэв? Ардуура энэ штэ. Мөн үү? Тий. Энэ алтны хулгайчудаас би ийм авах гэж явал наадвал чи намайг хамгийн түрүүнд ингээд гогдчихно. Тийм биз? Миний бодлоор уул уурхай хариуцлагатай харилцаа ашигтай явах хэрэгтэй. Мөн үү? Нүхийг ухлаа, буцааж буллаа. Нэг одоо жишээ нэг кил алт авлаа гэвэл тэр лицензний эзэн бол нэг 200 г юм. Мөн үү? За тэрийг олборлж байгаа хүн нэг 200 г юм. За зардалт нь нэг 300 г.
300 г нь буцаад нөхрөө бух зардалт нь үлдчихвэл болж байна. Мөн үү? 100 г нь татвар. Тэгэхгүйгээр шууд хилээр нь шаагаад чинь надулчаа. Үгүй тийм үстэй. Ерөөсөө хилийн тэр чигээр нь гусчаад байна. Тэгэл ерөөсөө ухсан балгас сумын төв дээр бол энэ баг дээр бол битүү шарилж. Тэгэл яг сумын төвийн хөөрхий нэг хэдэн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бол одоо яг гизүүл газар байна. Ямар ч одоо төвийн шугам бол энэ алт тухайд одоо ард иргэдэд бол ямар ч тийм байхгүй. Тэгээ нэг хэдэн хүмүүс л баяждаг болохоос ард иргэд хэдэн хулгайч нар баяжж байгаа. Тэгээд уурхай эздэгээд нэг хэдэн хулгайч нар баяжжаал алтан мөнгөн том шүрэн тэ чулуу ингэр дээр шаагаал алт шаагаал толгой дээр алтаар хийсэн малгай шаагаал том чулуу өртлөөл Нэг л том уяач. нэг л их том уяач нар морь илжиг өрөө ялгахгүй. Үнтэй морийг тэрбумаар наваал. Энэ жил морины үн хэд үрсэн гэж бодож байна? 4 тэрбум. Хөөе. Зүгээр 2 тэрбумаар авъя гэдэг морь олдохгүй байсан гэж улсад харагдах. Нэр шүү. Тэгэл морь галзууруулж тариал, допинг шаагаал, морь нь үзүүр дээр мотортой машин шиг орж шít. Үнэ биз дээ. Ямар ч хадгуус бас нэг жоохон бахардан үсттэй. Тийм биз дээ. Тэгэл нэг морь үйсэн гадаадар зугаалсан газ байна. Тэгэл байгаль алдагдсан малчд бэлчээргүй байгалаа алуулсан экологийн тэнцвэрт байдал алдагдсан ийм л болж байна. Үнэ биз дээ. наадаа ч мөнхөр. Гэхдээ ийм биш хөөш. Танаа энэ гэрэл аргууд дийш гараа. Энэ заамрын ягаад сумын засаг дарга эднэрээс хариуцлага нэгж нөхөн сэргээлтийг шаарддаг юм бэ? Тэгэхээр үеийн засаг дарга нар холбоотой ардуура заа ёо. Сонгол болохоор энэ уурхаануудаас бүгд за ингээд орж гараад байна, шүлжээ орж гараад байна. Манай нэг Элон Маск найз жоохон шүлжээгээ жоохон гацаагаад байна үгүй. Та нар холбогдсон үгүй. Тэ. Элон Маскын буйнаар би чинь сонгуулаар өгнө 3 аймгийн 60 сумаар тойрцсон. Одоо Монголоос хөгжлөө гэдэг. Одоо жишээ нь Америкт бол шүлжээ тасарна гэсэн ойлголт байхгүй. Хөдөө гадаагүй шүлжээ барина. Солонгос хаасаагүй. Монгод готоос гараа явахаараа тэгээ шүлжээг болчихсон. Сумын интернет маргаа ороод би юм Элон Маскын буйнд ингээл явж гин л да. Бодит байдлыг хараад. За тэгээ ер нь бол заамар бол үе үед ингээд халагдаж ирсэн юм байна. Та нар маань муу тэмцсэн байна. Та нарын өмнөөс их оронч сэрж бодлоо. Үнэ биз дээ. Муу тэмцсэн. Үнэ бас. Тэгээ их оронч нэртэй заамрын гаралтай хулгайч нар ирж шантаж хийж явдаг. Босоо өх Монгол гин шааж гэсэн. Гэртээ цэнхрүүд гэдэг би. Монголч үе үед босоо явсан тийм ээ. Тэр босоо гэдэг нэрийг гэртээ хулгайч нар гэртээ болгосон тийм үү? Хөх тэнгэр гэж ярьдаг аа. Цэнхэр гэдэг чинь нөгөө гомонор гэдэг байхгүй. Тэгээ би гэртээ цэнхрүүд гэж байгаа. Тэр хулгайч нар чи ирээл энд шууд алт ухаж яхтан заяа уурхай дээр шаагаад очдог. Уурхай эзэн жибэндээ суулгаад явдаг. Галтар 5 цаас аваад явдаг. Их орончдыг хулхины их орончдыг энэ уурхайхан тижээсээр ирсэн мөн үү? А би энэ хулгайч нараас галтар цаас аваад энэ алтны чи үйл үүр миний үр хөвгтд ирнэ. Би дэртээ тэргүй энэ уул уурхайтай уурхайг амьдраад ирсэн. Ухахгүйс бол би Баян онгортой хангалттай ухаар байсан. Харин Баян онгорт уул уурхайг болохын төлөө яг энэ заамрын гол дээр ухдаг шиг, туул гол дээр ухдаг шиг манай байдргийн гол дээр ухаж ирсэн миний буйнд бах болсон шүү дээ. Иргэд над руу бичлэг явуулна те. Тэгэхээр та нар буруу тэмцсэн байна. Сул тэмцсэн байна. Одоо тэгээ та нар юу юм уу? Одоо энэ ингээд иргэд ирсэн байна. Таяр төгсөөс энд ирж ухаад байгаа. Одоо ингээд иргэд ирсэн. Над руу ингээд өчигдөр уржигдраас аа. Баянгоноос гөгдсөн, гавтагаас гөгдсөн. Хасангаа таяр төгсөөс энд ирж ухаад. Энд дэр жохож байна уу? Та нар сайн тэмцсэн. Тэгэхээр та нар энэс тэмцсэн шүү дээ. Тэ? Гэхдээ ер нь алт ухаад одоо амьдрахгүй амьдрч чаддгүй багтаа. Гэхдээ тэгээд алт ухаад ажлын байр нэмэгдүүлээд, үйлдвэрлэл нэмэгдүүлээд мөн үү? Ингээ явж болж шүү дээ. Хариуцлагатай уул уурхай. Тийм байхгүй. Бүгд одоо хариуцлагагүй тэгэл нинжи аргаар л гусч байгаа шүү. Уучгаар жил ухцгаа. За ингээд энд ингээд юу ярьсан бэ? Ингэж вилчээр шилжүүлээгүй гэж байгаа. Одоо ингээд кемпэ барьж байна мөн үү? Кемпэ бүр тэгээ овоолго шараа уцгаа. Дөн гэж яриад ухаа. Энэ өмнө нь ашиглаж ирсэн над бол нөгөө талаас бол ашиглаад нинжи хэлбэрээр хайцсан байсныг одоо лиценз хэлбэрээр аваад ухах гээд байгаа юм дуулсан заа. Тэ. Үгүй юу? Цоо ирүүлөө. Энд лөө явах гэж байгаа. Туулгаал хүртэл ухах. Одоо энэ туулгал хүртэл ухаад байна. Одоо туулгал энэ чанаас хэд юм? 6-7 км. 6-7 км. Тэгээ 6-7 км тэр чигт ухах гэж байгаа юм уу? 1300 га.
Тэгээ туудаа 1300 газар юм уу? Тэгэл цаашаа ухах нь. Тэгээ одоо хайгуудын чинь биднүүдийн мэдээгүй ахаад хайгуудын Одоо ингээд зүүн талаас нь макийнхаа орж ирэх байхгүй. Аль? аргын ингэр нэг мак Онго номтой хоёроо. Максим Максим гамба аргалын ингээс орж ирж байна. Хаан тэр чинь урагшаа дүн байгаа хэвээр. энэ аргалын удаа. Тэр нь бас шороо орд юм уу? А чулуу юм уу? А чулуу бол шороогоо бодвол бас гайгүй. Чулуу гэж чи ингээл гүнээр нь аваад тэрэмдэл буцаж булаад арай байгаль бас гэж гайгүй. Шороо орд ч алаа ичт юм шүү. амар овоолохтой гэдэг шүү. Тэгэхээр чинь шороо ордохоор. За тэгээ ер нь бол байна шүү дээ. Энэ заамар энэ 30 жил ухахад бол бүх төрийн үе үеийн дарга нар энэ алтнаас хулгай хийсэн. Авилгал авсан. Хариуцлагагүй албан тушаалтнууд яах вэ? Ардуурал ингэж байгаа ш тийм биз дээ. Яагаад энийг одоо энэ эрх үхийн албан тушаалтнууд ирж стандартын дагуу нөхөн сэргээлтийг хийж ухсан нүхийг болуулж цэцэг навч тариулаагүй юм. Яагаад Канадад тэгвэл уулуурхаг стандартны ашиглаад байгаа юм? Тийм байгаа үстэй. Тэгэхээр Канадын, Австралийн иргэд бол хариуцлага нэгж чаддаг юм байна. А манай иргэд манд эндүү зөөлтөд байна. Зарим нь ч яг дээрлэхэд байдаг баг. Тийм биз? За юм байна. За өөр юу аах вэ? Ямар ч байсан ирээд наадхаас надад нэг өгч болох уу? Тэ? Ганцхан юм уу? Энэ юу н хаана байдیں۔ Та засаг дарга байсан хүн гэлөө. Та хэдээс хэдэн онд байсан? 2008-аас 12. А 4 жил байсан юм ба шүү дээ. Тэр үед энэ хулгайч нарт хариуцлага тавьж чадаагүй юу? Энэ одоо байгаль халаад байгаа хулгайчуудад сайд үгүйс юм уу? Жил болгон үзүүлж байгаа гэдэг. Тийм үү? Нэс ордод ирчих гэж. Гэхдээ юм байна. Яг нэг үгүй хэлэхэд бол надад бол нөхөн сэргэлт хийсэн нэг олигтой талбай өнөдөр олж харсан. Ганц нэгэн газар. 18 жил. Тэрнээс хойш бол алаа ичсэн юм байна. Дууссан байна. Тэрийг бол хожтой баримтаар хэлж чадна би одоо. За ямар ч байсан тэгээд намайг ингээд хойгоор явж исэн. Машин ирээд дагуулсаар гоо түрээд ирлээ. Та нарынхаа дуудлагаар ирлээ. Ямарваа нэгэн шоуцсан юм алга. Та чи над руу өдөр хит залгах ч. Бараг 12 залгах шиг болсон тийм ээ. Тэгээд ирлээ шүү. За та нараас янз бүрийн мөнгө төрг авсан уу вэ? А надаар одоо дормслуулаад байгаа уурханууд мөнгө төрг өгөх үү? Тэр улгайчудаас би авах уу? Явсаар бол таарлаа шүү дээ. Тэ? Харин тий одоо. А тэр өдөр бол тэр Монгол майник гэдэг байгаа чинь отхон тавг гэдээ бас нэг мөр үйдэг ардталтан тэр Гончиг Батын Батуулдын ардалт отхон тавг гэхэд нэг хулгайч байдаг гэж шүү дээ. Ер нь бол бас нэг шунлын бууцар байдаг. Гэхдээ нэг би хүнд нэг олон юм хэрэггүй дээ. Тийм шүү дээ. Харин тий. Дансандаа нэг хүүхдийнхаа тоогоор нэг тэрбум өрөхтэй мөн үү? Тэгээд бусдын булаал байглаас авъя нөхөн сэргээгээл ингээл явчмаар юм. Ха? Өдөр отхон тавг чинь тэр олон хүүхдтэй юм уу? Нөгөө нэг энэ булангийн хэд олон 50 60 хүүхд гараад нөгөө хэдэн олон авгаа авдаг хулгайч нар шиг юм болов? Хүүхдийнхаа тоогоор сая доллар хадгалах гэж байгаа баг та. Эдгээр бол энэчнээс хэдэн зуун тэрбумыг хийсэн. Ойлгомжтой тийм ээ? Тэгээд бүр үнэтэй машин дэрэг за эдгээр идэл хэрэгсэн юм бол хөдөлмөр хийгээд мөн үү? Мал малдаад мянгат малчин болоод нэг юм жип авч унживэл шудрах хөдөлмөр тийм үү? Одоо манай энэ Starlink-ний эзэн одоо Elon Musk шиг тийм ээ? Манай одоо Марк Зүкерберг шиг захирал шиг хөдөлмөр хийгээд мөн үү? Олон хүнийг ажлын байраар хангаад байгаль орчноо алаагүйгээр мөнгөтэй болсон бол алтан мөнгөн бүх дээлээ өмсөөд мөн үү? Үнэтэй машин авна явж бол хамаа алга мөн үү? Монголд бол тийм алга эсэргээрээ нэг ч хариуцлагатай хүн алга. Дандаа төрөөс төрсөн хулгайч нар байна. За ийм байна да хулгайч нартай нийгэмд амьдарч байна да. За тэгээ шоудж өрөөдсөн юм алга та өгнийхээ дуудлагаар ирлээ. За яа. Би нод нэг явтагаас хариулсан тэр хос гэдэг нэг хулгайч байна булганд дуусгаж байна. Дуусгаж байна. Тэр цааталт бол бүр хангад бол хужаагаан зэрэг хосгаас мас гээд хэдхэн компани дуусгаж байна. За наадалт бол тэр Монгол майнинг өөр юу гинэ хэдэн монополо дуусгаж байгаа юм байна.
За яг нь нутгийн иргэд төмпөг шангаар угаах бол байх л асуудал. Үгүй тийм биз дээ. Хулгайчууд тогоотой сүүгийн хусамтай өрөмтөө шааж яхад тэр хусмын бол тийм биз дээ. За юм байна нэмэнэр. Өвөнөр минь одоо тэгээд чадлаараа ирлээ шүү. Миний лайм аяг үзэж гинөө. Сайн үзээд Энийг үзтээ шүү дээ. Манай хүн байгаа. Өөрчлөлтөө их үзэн шүү дээ. Гэхдээ энийг авчих. Хамаг ажил алдаа ичдэг үзээ. Нэг авчих. Хамаг ажил алдаа. машинда сонсоо явж байхгүй юу? Энэ хүмүүсээс байгалийн бүтээгдэхүүн гэхээ ойлгохгүй. Байгаль сүйтгэхэд дууслаа. Бэлчээрхээр наадвал ч бас бухах гад биш. Сая дээр КО-17 гэдэг чинь цөлжилтийн эсрэг юм ярьсан чинь малын тоог сөөл гэж шүү дээ. Энэ малаас болоод байна. Хэрвээ солиорч байгаа байхгүй. Малгүй бол монголчууд яаж амьдрах вэ? Энэ уул уурхаага цэгцлэх хэрэгтэй байхгүй. Юу тэгж бодчих. Праг уулуурхагаа. Малхан зааж өгсөн байх л да. Наа цөлжилт чинь мал гай болоод байна. Ямаа буруу. Ярих хэрэг. Үхэр буруу та. Ер нь цөлжилтэнд нөлөөлдөг байх л да. Тэгээд уул уурхааг яаж гүйцэх вэ? Нөхөн сэрэг гэдэг нь та бас санал нэг юм. Ерөөс нөхөн сэрэг гэдэг юм байна. Гөөг ашиглаж болно. Нөхөн сэргээх хэрэгтэй байхгүй юу? Мөн үү? Та одоо юу малч юм бэ те? Нөхөн сэргээх хэрэгтэй байхгүй юу? Сараа мал жин энэ. Одоо тэр карьерийг үнэхээр буцааж болж чадахгүй ухаад алтыг аваад болж чадахгүй зардал нь өрөхгүй бол ухаад хэрэггүй байхгүй да. Үгүй тийм биз дээ. Сэргэж чадах зардалгүй байт юм уу? Гүг алтыг яагаад наадвал чи яагаад тэр бумаар нь морь аваад гадаадаар зугаалаад үнэтэй тэр бумын цаг зүүгээд сая долларын машин унаад байгаа. Гүг тэр мөнгөөр нөхөн сэргэж болно шүү. Нөгөө ингэж хувааж зохицуулахгүй бүгдийг зогчиж байгаа зарахгүй. Зогчиж байгаа. Сэргээлтэнд юм зарахгүй байна. Ажилтаа олигтой цалин өгдөг. Алины зургийг аваадах юм. Энэ сар 120 тусгаас шүрлээ. заамруу. Тий. Энд ус юу? Усын төсөвт оруулсан мөнгө нь шүү дээ. Улсын төсөвт 29.7 тэрбум Монгол банкны тушааснараа шүү дээ. Тушаагаагүй цаанараас улгаан аргаар гятууд тушаас нь үр замаа алдна 200 тэрбум болно. Нэр шүү тийм ээ. Энд чинь зүгээр Монгол банкны тушаас нь л энэ. Тийм биз? Тий. Саяны тэр хужаа ганц зэрэг уу тэр болоожин ганц зэрэг гэдэг чинь заа юу. Зүгээр л 500 хил алт аваал. Ингээл банкнд байрлуулсан дуртай үедээ зээл авдаг, алтаа хадгалуулдаг. Амар уулгач шүү дээ. Тэгээ нэг нөхөс зэрэгэл хийгээгүй. Алаа ийдсэн байна. Одоо тэр энэ мөнгө угаасан байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэдээ ял авах гэж байна. Одоо тэрнтэй адилхан заамрын энэ хэдэн хулгайч нарт ял өгүүлэх хэрэгтэй байхгүй юу? Одоо би очиж эрүүгийн цагдаа яшигтмалтмал тийм үү? Байгаль орчин уул уурхай яам. Тэгээ одоо сумын засаг дарга, аймгийн засаг дарга, байгаль орчны байцаагч нар бүгдийг цуглуулж хагаад хилцүүлэх юмэр санагдлаа. Болж гинэ. Яг тэгвэр. Сумын хурлын даргатай, багийнхан даргатай ирж байгаа. Эсвэл энэ ч Тэгтээ заамрын байна штэ. Засаг дарга нар, хурлын дарга нар бол өөрсдөө алтаар баяжчихсан. Ярвас уулгачуд байдаг гэсэн шүү бас. Том жи бунс Улаанбаатарт байртай. Нэрэн шүү. Зарим нь бүр энэ хараа заамарт алтны урхад угаагчаар орохын тулд 50 сая төгрөгөөр барддаг. Амар өс гэсэн эднэр. Ягаад гэвэл алчаадаг. За энэ цагдаагийн хилцүүд ерөөс энэ алтыг дагаж гарч ирсэн. Жинхэнэ баяжсан ус. Заамрын энэ Хой цагдаагийн энэ хайрхан багийн цагдаагийн хэлцээр хэсгээр ирэл ингэ шаачгүй. голон сумын сум дундын цагдаагийн хилцгээд баяжж явсан ч. эдгээр чинь Яг тэгс түүрнүүд. Ама дарга нар мэдхгүй зайлд манай. тэгээ н одоо юу ямар байна? Сумын засаг даргаыг бол тэгж баяжж явсан мэдэхгүй. Цагдаагийн засаг. Сумын Гүг би сонссон юм аа л ярьж байгаа шүү. Ер нь тийм яриа явдаг те. Нутаг өгөөд Яваад байгаа те. хардах хэрэг байна бид нар. тий ер нь өгөөд Гүг миний сонссноор бол ерөөсөө тэгэл дарга нар нь баяжаал заамрын зүгээр дарга нар нь цагдаа. энэ хойноогоо сумдумдын цагдаа бол ер нь стейжд баяжж. Тэгэл заам руу томилогдож ирэхийн тулд цан таана бас нэлээд дарга нартайгаа яриад нэрдэг гэж байгаа шүү. Ээлжлээ солигдоод идэв дарга нар. За тийм байна. Баяртай өө минь. Баяртай энэ лайв өндөрлөлчдөг үү. Та нар жоо ойрхон ингэ зогсчих ингээд. Ойрхон та ингээд ийш орд. За эмээ өнөр ингээрэ. Та нарыг даалгавраар ирлээ шүү. За яа. Тэгээ намайг сайн дагаад үзээд байж. Бус тороолуудыг блок хий заа юм уулгачуудыг. За. За тэг. Энэ эхтэр бид юу яасан?
сумын хурлын дарга нь, багийн дарга нь тэгээд сумын иргэдийн төлөөлөгчөнд ирсэн. Тэгээд энэ моби толгой дээр гараад биднүүд юурын цагдаагийнхан засаг руу мэдээлэл өгч байгаа. Ирээч одоо биднүүд ингэж ирсэн байна гэж. Одоо энэ алтан гэрэл ах бас цуг явсан. Тэгээд ихэд экологийн цагдаа нь ажиллаа хийхгүй ирэхгүй. Бүхэл бүтэн хурлын даргыг та өөрийн биеэр над өргөдлөө авчирч өгөө гэдэг ийм шаардлага тавьж байгаа. Өнөөдөр яагаад экологийн цагдаа энэ дээр ирж ажиллахгүй байгаа юм бэ? Тэр цагтаагаа аа тэгээд өг. Сумын Ягаад гэвэл эрх үгийн албан тушаалуудыг авилгалтай тэмцэж шалгах. хийхгүй байгаа юм бэ? Эднүүдийг ажиллаа хийгээд хэлмээр байна. За окей. За лайваар ингээд дамжууллаа шүү. Та бүхнийг ирлээ шүү. За баяр таа минь. За